Бэлэн цуслангийн байшин худалдаж авсан түүх part 3. Гадна дулаалга болон фасадын талаар товчхон хуваалцъя. Манай Монгол шиг эрс дэс уур амьсгалтай, хүйтэн өвлждөг ийм улсад байшин шинээр барих эсвэл бэлэн барьсан байшин худалдаж авах эсвэл захиалгаар байшин бариулах бол дулаалгын материал болон фасад маш чухал. Яа тэгэхээр хэрвээ энэ нь чанаргүй хийгдэх юм эхний ээлжинд нүдэнд шууд харагддаггүй. Дулаалга хангалтгүй бол өвөл халаалт их 100 хит халуун. Харин буруу хийгдсэн бол хананд чийг тогтож мөөгөнцөр үүсгэж ирсэлтэй. За ингээд манай байшингийн фасадны сайд ингээд яаж салж унжааг харж бол энэ нь зөвхөн гоо зүүн бишчлэн дулаалгын алдаа, материалын буруу сонголттой холбоотой. Үзэгдэхгүй тэр дулаалгын хэсэг л байшингийн нас болон тогттой дулаан байх хүчин зүйл болдгоо. Тиймээс материал мөн хэр зузаан дулаалгатай байх уу? Мөн ямар фасадтай байхаа бүрэн дүрэн хянах, шалгах нягтлах хэрэгтэй шүү. Хэрвээ та өөр ингэсэн цуслангийн байшинтай, амны орон сууцтай бол танай байшингийн гадна фасад, гадна талын дулаалгад гарч байгаа ямар асуудлууд, хүндрэлүүд байдаг вэ? Хуваалцаарай.